Заримдаа ертөнц тэр чигээрээ чиний эсрэг ажиллаж бүх зүйл бүтлгүүтэд байгаа юм шиг санагддаг үстэй. Тэгвэл өнөөдөр бидний өдөр тутмын амьдралд үргэлж тохиолддог сонирхолтой бас хөвгчлөлтэй хэрнээ нэрэл тэгдэгдэ гэж бодмоор зүйлсийн тухай ярив. Эхлээд хэдүүлээ хамгийн энгийн нийтлэг жишээнүүдийг авч үзье. Төгжрөлд ороод явхаа байнгут игнэгээ сольдог. Гэтэл өмнө нь байсан игнэ чинь илүү хурдтай яваад эхэлнэ. Буцаад нөгөө игнэндээ оронгууд нөгөө игнэ нь илүү хурдан яваад эхэлдэг. Ажлын чинь компьютер эвдрээд яаж засах гээд болохгүй. Арга ядаад засварчин ирээд үзүүлэхээр зүг зүгээр ажиллаад ундаг. Үхтлээ ажиллаж арай хийж 1 минутын зай аваад ганц аяг кофе бариад суунгууд дарагч нь хараад зогсож идэг. Эсвэл чамайг ганц хоцорсон өдөр чинь захиралчин нэртэр ч гисэн сууж идэг. Хамгийн хэврэг зүйлийг бүр тэхээс тех гэж байгаа юм шиг алдаж унгаад хагалчихдаг. Нөгөөх нь унахтаа заавал өөртөө болон бусад юмд хамгийн их хохирол учруулах байдлаар л ундаг. За тэгээд болоогүй. Унагсан юм чинь заавал өрөөний хамгийн хүрэх боломжгүй мухар булан руу өнхрөөд орчихдог. Гэхдээ тэгж өнхрөхөөс өмнө эхлээд яг чиний хөлийн уран дээр унана. Байдгаараа гангалаад гарахаар хинч тааралддаггүй хэрнээ яг нэг хогоо хаях гээд хөгийн хувцалчихсан байхад 10 жилийн найзтайгаа тааралдана. Хадгалж байгаад эцэст нь хайсан зүйл чинь яг маргааш нь амар хэрэг болдог. Шалгалтын өмнөх 24 цагийн турш тархич нь солиотой ажиллаж ийснаа яг шалгалтын үеэр ерөөсөө ажиллахаа болчихдог. Ядчихад хамгийн бага уншсан сэдв шалгалтын дээр яг ирдэг. Яруу санд руу ирсэн зүйл чинь яг хамгийн сүүлд ухсан халааснаас чинь гарч ирдэг. Хэрвээ ямар нэг хувцас танд таалагдвал таарах хэмжээтэй нь олддоггүй. Хэрвээ таалагдаад таарах хэмжээ нь байвал өмсгөд нэг л эвгүй байдаг. Таалагдаад таарсан ч дийлдэхгүй үнэтэй. Харин таалагдаад таарад үнэн боломжийн байвал дөнгөж өмсвөөгүй юу ойдлороо ханзардаг. Ямар нэг ажлыг хойшлуулсаар байгаад за одоо л нэг хийдэ гэд бариад авангууд тэр ажлаас өмнө амжуулах зайлшгүй шаардлагатай өөр нэг ажил заавал гарч ирдэг. Найзууд чинь бүтэн өдрийн турш залгаагүй байж ийснаа яг их нэртэй юм уу найз охинтой уцаа өгөх үед бүгд нэгэн зэрэг залгаж эхэлдэг. Олон хүний дунд байхад хамгийн далд эсвэл хүрэхэд хамгийн хэцүү газар загтандаг. Эсвэл яг усанд оронгууд утас дуурдаг. Маасл талхыг унгаахад бүр тэхээс тех гэж байгаа юм шиг дандаа яг хачиртай талаараа ундаг. Гэртээ бол зогсоо зайгүй чалчиж байдаг хүүхэд айлд орохороо ганц жүг ган хийхээ болчихдог. Эсвэл ямар ч дараахан хүүхэд байлаа гэд олон хүн цугларсан газар нөгөө айхтар хараалуудыг амар чангаар хилж нүүр улайлагдаг. Хаалгаа нээх гээд төлхүүртэйгээ зурлаж байх зур утас дуурдаг. Яаран хаалгаа онгойлгож ороод гүйж очиод утсаа авмагц тасарчихсан байдаг. Чамайг гараа бохир болгосон. Эсвэл тустай зурлаж байх яг тэр үед хамар загтандаг. Хүүхэд хизээч цэвэрлсэн шалан дээр юм асгаж унгадаггүй. Яг сайхан цэвэрлээ дуусангууд хоол асгачихдаг. Хайж олохгүй болохоор хайхаа болонгууд хайж байсан юм чинь гараад ирдэг. Дарга чинь 5 минут хуралдаадахыг гэж хэлсэн ч хамгийн багадаа 1 цаг хуралдсан байдаг. Хэрв чи дугаар андуурч залгасан бол холбогдох боломжгүй байна гэж үгүй. Заавал хэн нэгэн хүн утсаа авч л байдаг. Чамайг ATM-с яралтай мөнгө авах гээд очролж байхад заавал нэг хөгшин хүн яаж мөнгө авахаа мэдэхгүй бодилж зогсдог. Дэлгүүрт ороод хайж хамгийн хэмдэг нь олоод худалдаж авсны дараа гарах гээд явж байнгут илүү хямдхан айтайхан бараа гараад ирдэг. Түлхүүр эсвэл нүдний шилээ олохоо байгаад шинийг авангууд хайсан юм чинь ханаас ч юм өөрөө гараад ирдэг. Хуралд суун гэхээс дургуйч нь хүрэх тусам суух магадлал нь өсдөг. Хэрвээ хурлын дундуур нойлын өрөө явах юм бол ямар нэг ажилд чамайг заавал томилчихсан байдаг. Яаж цэвэрхэн идээд цагаан цамцсан дээр заавал нэг зүйл тусчихсан байдаг. Ажилд ирэх хамгийн гайгүй хүн нь ажилласаа гараад хамгийн эвгүй гар нь үргэлж үлдчихдэг. Үргэлж цагтаа хөдөлдөг автобус чинь яг чамайг яарсан өдрийн өглөө нь ганц минут хоцроход л яваад өгсөн байдаг. Авах гэсэн гутал чинь хөлд чинь янзын сайхан таарч байх тусмаа өнгө үзэмж нь авах юмгүй байдаг. Ямар нэг төслийг арай хийж дуусгамагц гарцаагүй өөрчлөх ёстой зүйл хамгийн сүлд заавал гарч ирдэг. Шүд голцоо амралтын өдрөө өвддөг. Явж нэг имлэг олоод оронгууд эмчин цайндаа орчихсон байдаг. Албан байгууллага эсвэл дарга руугаа мэйл бичээд явуулсны дараа толгойд гайхалтай санаа орж ирдэг. Банкнд очрлоо зогсож хахад хажууг игнэний хүмүүс заавал илүү хурдан урагшилдаг. Буцаад игнэгээ солонгууд нөгөө игнэнээс чинь зарим хүмүүс нь гараад явчихна. Хэр их яарч байна төдий чинэгээрээ буруу игнэнд таарах магадлал өндөр. Хамгийн сүүлчийн нойлын цаасаар арчаад дуусангууд бүх зүйл дуусаагүй нь мэдрэгдэж эхэлдэг. Хайсан зүйлээ олохын тулд
бүгдийг нэгэнгүй нэгжиж байж л олох боломжтой. Тэгэхдээ хайхад хамгийн тохиромжгүй газраас л хайртай эхлэх хэрэгтэй. Хамгийн тэнэг нь юу гэж хайсан зүйлээ биш, огт хайгаагүй юмаа олдог. Хэрв чамд хэд хэдэн таагүй зүйл тохиолдож болзошгүй байгаа бол тэр бүгд байж болох хамгийн таагүй дараалалаараа тохиолддог. Тэгэд хамгийн онцгой нь тэр бүхэн дахин давтагдах магадлал өндөр. Энийг манайхан нэг бүдэрхээр 7 бүдэрдэг гэж ярьдаг үстэй. За тэгээд мод тогшид цагаан хил амыг зайлуулах хэрэг гарахаар ертөнц тэр аяараа хөнгөн цагаан хумцраас бүрдсэн юм шиг л байдаг. Альва шийдсэн зүйл хамгийн түрүүнд нүдийг ондог. Яг машина угаалгаад гармагц бороо орж эсвэл шороо шуураад эхэлдэг. Ямар нэг зүйл болохоо байнгут тэр талаар би хилээдсэн шүү дээ гэж хэлэх хүн заавал гарч ирдэг. Харин байдал буруугаар эргэх тусам түүнтэй холбоотой хүмүүс хаашаа ч юм алга болчихдог. Хамгийн түрүүнд өглөөрт ирэхээр ажлаа зохицуулчихсан. Байдгаараа хичээгээд яг цагтаа ирэхэд бусдыгаа хүлээх хэрэгтэй болдог. Харин баг зэрэг хоцроход л удирдлагч нь мэдчихсэн байдаг. Ямар нэг зүйлийг цэвэрлэхийн тулд өөр нэг зүйлийг завартуулах хэрэгтэй болдог. Эсвэл юу ч цэвэрлээгүй байж бүгдийг завартуулдаг. Ердийн нөхцөлд захиалсан зүйл чинь ганц цагийн дотор ирдэг бол яг яаралтай үед бүтэн өдөр хүлээлгдэг. Чи ямар ч гой санаа дэвшүүлсэн. Түүнийгээ хүнд ч ойлгохдохоор тайлбарлсан ч буруугаар ойлгох хүн заавал гарч ирдэг. Тэгвэл ягаад ч буруу угсрах боломжгүй иданг эцсийн дүнд буруу угсрагдсан байж идэг. Хэрв чи өөрийнхөө зөв гэдгийг гарцаагүй батлах нотлохоог олсон бол чиний буруу гэдгийг нотлох үе түмэн баталгааг хүмүүс ядах юмгүй гаргаад ирдэг. Ямар нэг ажлыг цагтаа амжиж дуусгах гэхээр цаг нь хүрэлцдэггүй байж ич хийсэн ажлаа өөрчлөхөд цаг хангалттай хүрдэг. Хэрвээ ажил хэрэг чинь гайхалтай амжилттай яваа бол хамгийн ойрын ирээдүйд ямар нэг зүйл тохиолдох нь гарцаагүй. Хэрв нөхцөл байдал муугаас сайжирч байгаа юм шиг санагдаж байгаа бол ямар нэг зүйлийг анзааралгүй өнгөрөөсөн хэрэг. Муудаж болох хүнс болгон муудна. Муудахгүй байж болох бүхэн ч гэсэн мөн адил муудна. Сайнаар эхэлсэн юм болгон муугар төгсдөг. Харин муугар эхэлсэн юм бүхэн бүрч муугар төгсдөг. ертөнц гэдэг бидний төсөөлж байгаагаас өөр байдаг төдийгүй төсөөлж чадхаас ч огт өөр зүйл юм. Бүх зүйл харагдаж байгаа шиг хэлбэр биш. Маш олон агуу нээлтүүд санамсаргүй гаргасан алдаанаас үүдэлтэй байх нь олон. Ер нь дээр дурдсан жишээнүүдээс харуул аливаа юм бүтлгүй болох магадлал өндөр юм шиг. Үнэхээр л гутранг үзэл юм шиг харагдаж байгаа ч хэрв тэр дундаас зөв гарцыг олж харж чадвал харин ч илүү их амжилттай ажиллах боломжтой болно гэсэн санааг илэрхийлсэн байдаг. Томас Эдисон ингэж хэлсэн байдаг та. Би 1000 удаа амжилтгүй туршилт хийгээд ганц нь амжилттай болсон. Гэхдээ би буруугаар хийж болох 1000 аргыг нээсэн байгаа бидтэй гэж хэлсэн байдаг. Энэ бүх азгүйдлийн ихэнхийг Мөрфийн хувьлаар тайлбарладаг. Гэхдээ мэдээж энэ нь албан ёсны биш л дээ. Зүгээр л аливаа юмс муугар төгсөх ёстой бол муугар төгсдөг. Тэгэхдээ бүр байж болох хамгийн муу хэлбэрээр төгсдөг гэсэн таамаглал юм. Ямар нэг зүйлийг буруугаар хийх арга байгаа бол хэн нэгэн заавал тэр аргаар хийх болно гэж Мөрфи хэлсэн байдаг. Тэгэхээр Мөрфийн хууль гэж юу вэ? Энэ ерөөсөө амархан. Америкийн цэргийн нисэх хүчинд инженерээр ажиллаж байсан Ахмад Мөрфи цоошин төхөөрөмжийг туршин шалгах ажилтай болжээ. Тэгэд туршилт амжилтгүй болов. Судлаад ухаад үзтэл техникч төхөөрөмжийг буруу холбосон байлаа. Гэтэл төхөөрөмжийг холбох хоёр л арга байснаас буруу холболтыг нь сонгосон байжээ. Үүний дараа Мөрфи хэрвээ ямар нэг зүйлийг хийх хоёр хувилбар байгаад нэг нь суурилт хүргэхээр байвал тэр аргыг нь л сонгоо авна гэж хэлснээс бүх зүйл эхэлсэн байдаг. Дараа нь 1977 онд Мөрфийн хууль хэмээх ном гарснаас хойш энэ ойлголт бүр илүү олонд төгсөн байдаг. Мөрфийн хууль нь санамсаргүй эсвэл мухар сүсэг шиг сонсогдож байгаа ч үүний ард үргэлж бодиттой нотлохоонууд оршиж байдаг гэж зарим хүмүүс үзсэн. 1996 онд судлаач Роберт Матthews хэд хэдэн туршилт хийсний дараа Мөрфийн хууль нь азгүйдлийн тухай биш, харин ч физикийн болон бусад шинжлэх ухаанаар тайлбарлаж болох зүйл гэж үзсэн. Жишээ нь хачиртай талах үргэлж доош харж унадаг нь түүний унах өндрөөс хамааралтай бөгөөд хэрв илүү өндрөөс унагвал дээш харж унах болно. Учир нь илүү өндрөөс унасан талах бүтэн эргэж амжина гэжээ. Бас зарим хүмүүс талхны хачиртай хэсэг нь илүү хүнд байдаг учраас доош харж унадаг гэж тайлбарладаг. Бас нэг жишээ. Бид замын төгжрээнд хамгийн удаан игнэнд орчихсон мэт мэдрэмж төрдөг. Тэгвэл Матиусын үзэж байгаагаар бид өөрсдөө бусдын хажуугаар өнгөрч байгааг харахаас илүү бидний хажуугаар өнгөрч байгаа бусад машинуудтай харьцуулдаг гин. Нэг үгээр бол чи явж байгаагаа өөрөө анзаарахгүй, харин бусад хүмүүс яваад байгаа юм шиг санагдана л гэсэн үг. Монголчуудад тун ойрхон жишээ байгаа биз? Өөр нэг жишээ гэвэл хүний санахаа ихэнхдээ өөр тохиолдсон муу зүйлийг эргэж санах хандлагатай байдаг. Хэрвээ ямар нэг зүйл буруугаар эргэсэн бол тэр явдал чиний тархинд гацчихдаг.
Яг үнэндээ амжилттай болсон мянган тохиолдлыг санахгүй мөртлөө бүтлгүйтлийг илүү санах хандлагатай. Тиймээс нэг муу зүйл дахин тохиолдож байгаа юм шиг санагдах болно гэжээ. Нэг талаар үүнийг бас буруудах аргагүй. Аливаа аюул осол сөрөг зүйлийг санаж байх нь амьд үлдэх асуудлаас гарахад тусалдаг байгалийн зүйн совин. Харин энэ нь хитрхээр л гутран гүзэлдэн эсвэл муу амтай өнгөж нэрлэгдээд байдаг бололтой. Нөгөөтэйгүр Мёрфийн хуулийн давуу тал бол болзошгүй асуудлыг урьдчилан харж түүнд бэлтгэж болох сайн талтай. Учир нь амьдралд асуудал заавал үүсч байдаг. Бид зарим асуудлаас зайлсхийх аргагүй байдаг. Харин хөвгөлтэй боловч юм бодулмаар энэ хуулийн ачаар тулгарсан асуудалд цочирдохгүй, тайвнаар учрыг олох. Муу зүйл зөвхөн надад тохиолдлоо гэж сэтгэлээр унахгүй байх нь чухал гэж үздэг байна. Өөр тохиолдсон ийм жишээнүүдээ комент хэсэгт бичээрэй.